Тэгсэн чинь яалтчгүй хөөрхөн ээж нар маань гэртээ суугаад олон хүмүүстэй буужин ингээд нөгөө нэг ингээд ирэхээр яг стресстэй сэтгэл гутралын нэг юм явагдаж эхэлт юм байлээ. Гэхдээ би 3 дахь хүүхдтэрээ жирэмсэн бахта айгүйх судалсан байхгүй. За сэтгэл готрол гэж яг юу юм болоо? Яаж даван туулах хэвтэй болоо? За жирэмсний синдром гэж юу юм гээд тэгээд тэрийг олж мэдэнгүүтээ баяр хөөрэ явуулчихдаг байхгүй. За би иймэрхүү ер нь готрол синдром явагдах юм биш үү? Жохоо ойлгочоорой. Анхааруулах шүү гээд явуулчихдаг байхгүй. Тэгэнгүүт амар ингээд биний синдромцсон үед баяр хүн амар зөөлөн байгаад тэгээ дараа нь асуунгууд чи өөрөө надад тэрийг явуулаа би тэрийг чинь сонсоод тэгээд ийм үед нь ийм байх хэвээр гэд тэгэнгүүт яг залуу гэр бүлүүдэд одоо л бит хоёр ингээд нэг 10 хэдэн жилийн дараа энийг ойлгож байгаа. Тэгэхээр залуу гэр бүлүүд бас те эхнэр чинь ингээд жирэмсэн болоод эн чинь хүүхэд тэн гэдэг айгүй хэцүү. Дээрээс нь ингээд маш их юм дотор нь айгүй олон зүйл болдог болохоор хоёлаа суужгаад сэтгэл зүйчдийн яри зөндөө юм шүү дээ. Одоо бол нэг хуучин шиг биш. Нээлттэй болсон шүү дээ. Ухаад үзвэл сэтгэл готрал гэж яг юу юм гэдгийг бол мэдэж авах боломжтой. Жирэмсний үеийн синдром гэж юу юм тэр бүгдийг мэдэх боломжтой байхгүй ухаад. Тэрийг хамт суугаад үзээд ийм юм болд юм биш үү гэдэг юм. Гэхдээ эмэгтэйчүүд бас хэтрүүлж болохгүй те. Би готралтай байна, би синдромтой байна гэдээ бас ингээд даналцаад ээж бас болохгүй шүү дээ те.